За ингээд алсыг зөрөндөө сэтгэл ямар жоохон даарсан хүмүүс байгаагүй. Энд ч даар нутахгүй тэгээ халууцнаа. Харчлаа. За ингээд Европын холбооноос гарах гэж байна. За. За явцгаая. За энэ ямар паспорт вэ? За дажгүй юу дэрсэн аа. Ямар сосод. Хайц зэрэг үү? За ингээд Арабын нэгдсэн Эмират улсад энэ сая газарлаа. Одоо бид нэр Абу Дабигийн олон улсын сонсон бүтээгдэхүүн байна. Одоо эндээс гараад Абу Дабигийн төрөж жагаад орой буцаад ирнэ. Биднэрт цаашаа дамжин нисгэхэд ер нь бол 8 цагийн зай байна. Тэгээд төөрж явах юм гэж буцаад ирээ да. За бид нар явсаар гадна Абу Дабид гээд Абу Дабигаас Шакбасаар Шек Заяд гээд Эмиратын хамгийн том сүмдэр үрд ирсэн. За тэгээд яг энэ сүмийн доор нэлээд том юм мод байдаг. За тэнцэн ингээд хоол бүх юм байгаа. За бид нар хоол идэх гэж одоо бол өдөржин явцсан тэгээд өмсөж байна. За ингээд бид нар одоо нөгөө мод дотор хоол идэх гээд яг нэг араб үндэсний хоолны ресторанд ороод ирсэн. Бүгдээр энэ сууж байна. Тэгээд нэгэн гой хоолны зэрэгс удахгүй ямар авах хоолны төрийг. За манай салаад хоёр нэг. Хоёулаа барах юм аа бараг. Just over. Оо яана. Маш. Энэ л өстой гоё гэж байна. Хоньны махта. За ингээ өдөржин үлдэж явсны эцэст ингээд өнөр хотоодоо баярлуулах гэж байна да. За бид нар уг амар гоё хоолоо ингээ ширээндээ тавьж байгаа зөөгдөн даргалыг байхгүй. Гэхдээ эд дуусныхоо сандыг асуух бүр амт гэж байна. Янз. Тосоо намаа тосоо. Одоо энэ ширээний хэд тосоо. Энэ тосоо. Хоолны борч трамп бол янз. Махан зүгээрээ ястай махан сорхот амраа орж байгаа зүг сорогдоод ацх биш. Тийм гоё бүр яг гоё зөөдөнд болцоо. Тэгээд наам нөгөө камерноос аймаг гоё чираар нөгөө YouTube сармистай сэртэй гэдэг. Гоё таалагдлаа. Стап бимбигээд явчлаа. Чамин гэлэлцээ байх чинь. Чамин гэдэг биш үү? За буцаад Абу Дабигийн аэропорт руу ороод ирсэн. Шалганаар гарлаа. За тэгээд ингэнараа том буудлын шүү. Кейтүүд нөгшөө цаашаа явна. Тэгэхээр зөвхөн одоо төв заалны хэсэг гэх юм аа. Том юм аа. Энийг нөхрийн чинь ингээл зоод ямар хөчөртэй нөхөр яваад байна. Хаа үргэлж цагаа ирж байна. Үргэлж байгаа юм дээ.
цагийн нислэг 7 цагийн дамжин өнгөрөх хугацаагаар Мальдив гэдэг улсад ирлээ дээ. Ногоорч ирлээ дээ. Унцараа саглаа. Яг нонгосноос доош газардсан чи талан дээр газардах юм шиг бас эвгүй. Тэгэхээр гинт их газар дээ. За тийм цаандаа шээс. Оо чи ямар бүгч байх вэ? Шууд усны хувцанд орохоор шүү дээ. Сайхан юм дээ. Мальдив бусаа заманахан бид нар чи олоолаа гэнэ. 7-8 үл. За дөнгөсөө бид нэр ингээд Мальдивд буугаад, шалгуулад, контролоор орчоод тэгээ гараад ирсэн чинь нэг нөхөр SIM card зарыг гэдэг. За тэнгуүтээ SIM card авчаад бас мөнгө нь бүрхэн анштай юм байна. $1 нэг 15-аар боддог юм байна. Банк нь бол бидний Мальдивийн Ruby гэдэг. Тэгсэн чинь тэр нэг нөхөр 16-аар бодож сольж өгье гэ. За тэгээд нэг хэдэн $-аар солиулж аваад. За тэнгуүтээ одоо бид нар бууд руугаа явлаа. Бууд руу явахын тулд тэгээд энэ ч такси гэдэг боорд нь суугаад өөр нэг засал дээр очих. Одоо багцаалмын юм. За тэнгуүтээ тэндээсээ дахиад бууд манай бууд өөр арал дээр авахгүй бүр агаар эндээс нэг 25-30 минут яв. За тэгээд тэндээсээ дахиад арал руу явна да. Жаа бүгч мэн гадаа. Nice. Ой, ямар хөө бэ? Нэг цог цадлсан чи баах юм бол. Баах юм доо. За эндээс $1 буюу 15 рубигээр тэрхлээ хэрэглээ. 900 яваа. Нэг Азийн бусад орнууд шиг Мексик бол өстой хангалттай хэмжээгээр нундаг хүмүүс шүү. За Мальдивд гой хүтэн пиа уучих гэсэн чинь байхгүй. Зардгүй. Яг онгоцны буудал дээр эсвэл зарим нэг буудалтал байдаг гэж байна. Яг дэлгүүрээс цаахан хүүтэ ямар ч градусгүй тэг градустай жимсний унд авч угаал сайхан сэрвэцээ хийчихэд нэлээд халуун байна бүгч юм байна. Тэгвэл үүшээд бороо орох гэж байгаа юм шиг юм байна. Ямага. Одоо бид нар эндээс 700 тэгээд эндээс нэг 25-35 минут арал руу явна да. Явсаар. За болгоомжтой. За манай арал руу явах. 900. За яваасаа. За сууж гаараа. За манай ороо. За арал дээр хөргөн арал дээр ирсэн. Манай драйвер ирсэн. Эксэрж болоош ирсэн. Бидний явах гээд. За багажнууд аваад. За энэ нэг сайхан янз бүр байна бүр. Сая усан дээр одоо хитээ яваад байгаа. 80 100 тавиад байгаа юм уу? Явахаас ч аргагүй юм байна. Тэ гол болохоор зайтай болохоор нэг хурдан явахаас ч аргагүй юм байна. Сайхан яваад ирлээ. За таксиндээ зугаад буудлын руугаа. Наашаараа. Бичлэг хийж байна. За.
усан зав дээр сэгсжүүлж байгаа л ирлээ хэдэ тэ бүүнээр. Явсан амар гоё сэрүүхэн болчихлоо. Бай. Enjoy day. Саний Непалд усан зав Непал найзаа да. Усан завд хамт сууж явж ирлээ. Непал гэж. Тэгээд намаа удаа тайна юу. Яста янз явлаа. За готлан идэх юм чи тайлаа цааш орчих. За манай хурдтай ирсэн. Бидний хөргөн хөтөж авч. За манай бодол маань бас хөргөн бяцхан жимтэй юм аа. Бас хэдэн төхөөрөмж байна. Хэдэн гантилт. За энэ дээр бол юм хийчихээр харагдаж байна. За нэг үлтийн замд болж шүү. Би халаалт тэгээд бяцхан дасгал хийхэд тохиромжтой юм байна. Аюур чаддаг бол сайхан буулгаж ирж байгаа дуух юмсан. Оо зөндөө шүү дээ. Зөндөө нэм коконы энэ зөндөө. За манай монголчууд кофе үйлдвэрлэдэг болсон уу да? Малдив дэрсэн чинь монголоор бичсэн. Цэвэржин юугаар бичсэн байгаа юм бэ? Сүү оруулагч бэлэн бол бэлэн элсэн чихэртэй гинөө. Манай монголчууд үйлдвэрлэсэн юм уу? Зөө зэн бүр араа бүр монголоор бүр шүү дээ. Тэгсэн чинь монголоор бичсэн шүү бүх юм. Бэлэн чихэр Улаанбуудаа сонир юм байна те. Наачаасаа. Farmers бараад бүхий потенцэг ямар юм бэ? Бас тийм биш нэр Улаанбаатар Баянгол дүүрэг мөргөө хэвчээ. За хавас юм Малдив тэрэнгүүтэй. Сонирхолтой л юм. Юу юм бэ? Өглөөний гүйлт, өглөөний гимнастик. Арлааны төрж нэг бүтэн ингэ тавихад нэг 2.2 км. Яг хөө. Тэгээ бүгч юм гадаа жон борош үрээд. За, өглөөний хөнгөн бэлтгэл. Тэгж шүү. Гадаа нэлээд бүгчин байна. 30 градустай байгаа мó 29 дэх шиг байна. Нэлээд бүгчин байна. За өнөөдөр тэгээд цаг далаа ихээр зугааланда сайн арлаа бүтэн төрөөд ганц нэг юм уу болоо мэдчихлээ. Хаана юу гэдэг. Ачуу. Хайж. Зайс нана рунтаж чадуу. Шээ бүгд өглөөний цаанд ороод кофе лат. Кофе нэрэндэж юм. Би өглөөний цаанд цадсангүй. Сэтгэл жоохон дондуур байна. Саад тавьж явж өгнө. Бид нар будаас харсан өнөөдөр далаа хийх гээд. Тэгээд загастай сэлнэ, загсан донд орж сэлнэ. Тэгээд бидний бяцхан таксигаа хүлээж байна. Тэгээд биднийг цаашаа ус онгоцны зах салбараа авч хүргэж өгөн. Тэгээд тэндээс ус онгоц өдрийг аваад задгаа талаа руу гарна. Тэгээд нэг 2 цаг, бараг 3 цагийн тэмдэг усан сэлэлттэй тийм аялал хийх гээд
бэлдсэн байна. За тэгээ удахгүй юм хараа суухаа. За болгоомжтой. За ингээд өөр арал руу явна даа энэ зэвэр. Ora. Монва. Осмоцоо начаал гэж яах вэ? За далуу гарах гэж байна. Йоо, ямар гоё томлоо юм бэ те. Загснууд тест амар том загснууд байна. Сая манайха тэрийг андуура шарк гэж андуура. Яг нь юу шиг яа шаркны нуруу шиг харагдав. Юу харагдав. Оо нэг тор явж ах юм аа. Гэтэ нарийн загснууд нэг юу ямар том загснууд байна. Гой цэгэр өгдөө. Аа гой цэгэр өгдөө. За бид нөө далайн ирэхдэггүй ихэ усанд ингээд сэлээ нөгөө загснуудыг хараад далайн амьтдуудыг амар олон төрлийн загснууд байна нэг доор орсон. GoPro-гоор нэг бичлэг хийгээд нэлээд сэлээд авч байна. Одоо манай гэж жоохон сэлэлцээ тэндээрээ. Сэлхэн сэлээд сэлж чадахгүй ингээд цаана инструкт нь одоо нөгөө авч явдаг багш нь ингээд байгаа. Тэр нэг аваа явж байна. Ямар юм гоё нөө? За сэлээрээ. За одоо бүгд оронгууд нь дээрээс нэг жоохон дроноор нэг шот болгох, бичлэг болгох. Окей, янз. Сангээ манай хураа арал дээр ингээд ресторанд орох болгонд ингээд нэг Mongolian rice гэх байх юм аа. Өчигдөр орсон манай ресторандаас Mongolian
chicken rice гэсэн юм. Байна. Чанчаас Би Монгол авчихсан rice. шүү дээ. Тэгээд дэлгүүрт орсон чинь кофеноос Монгол юу вэ? Нээдэд цараа баяа. Танилцуулахтай. Бас манай Монголын Нэр кофесэн. Deep fried rice. Даун гэсэн. сайд чист театр бараа. Скин зүрх театр бараа авч байгаа шиг байна. Ой, баг явдаа. Энэ мотыг хараач. Ямар өргөн мод вэ? Ороод байна. Яцтай дөрөж юм аа. Босоо гоо. За манай тэнцэн идэлжгөө позишн олцсон. Зураг үрэг гараас та. За. Өнөөдөр бид гурав ярьсан аахгүй юу? Онцгой өдөр өглөөрт тасаа сайн гарчгүйгээл тасал масал хий гэсэн чи гурлаа нам утцсан. Харин тийм. Гурлаар нам утцсан сайхан онтлаа. Стасаа амарчиндаа идэлээч. Нэг юу яа. Кичээрсэн Непал явах юу? За ерөнхийдөө өнөө өглөө Монгол дугаараа хэлж ин да. Тэгээ бид нар 50 шилээгүй. Бид нар өөрсдөө тавьдсан ингэ сонсоод хүүгийн дуу хүртэл сонсоо сууж байгаа. За өнөөдрийн төлөвлөгөөнд бид нар ингээд хураагасаа буцаад мал руугаа нийслэл руу буцаа явж байгаа. За тэгээд энэ ч онцоод маргааш бид нар буцаад нисэнэ. За өнөөдөр малыгаар нэлээд явах гэсэн төлөвлөгөө Мальдив яг үндэсний хоолыг бас амтлаа гэж бодоод байна. Энэ дээр нэг Монгол тун яваад байгаа хөөе нөө ресторан яг дээр хамгийн дээдлийн давхар террасан дээр байдаг. Тэгээд манайхнаас хэнийг дөрүүлж өсөн Монгол тун муу захиалаад явуулаад байгаа бол ч үгүй өөрсдөө тавиад яваад нөө хүү явж ясан тэр BX энэ дунд явж ясан. Яриаг. Хайлын талаар нэг яар хэдүү хийлээ. Бодоод ах юу байгаа юм бэ? Ойлгомжтой. Сайхан аялуулж шүү дээ. Мальдив хаасан доошоо Азтэй. Тэхээс Шри Ланкагаас доошоо. Сайн газар байна оо. Тэгээд дараа чихаа илагчтай зориулж одоо тэгээд манай Европын өдөө бадарчтайгаа нэг аялахыг хүсэж байна одоо. Янзтай байна. Нэг ол юм уршаад яах вэ? Аялцгаа яа цааш яхан. Аялал амжилт хүсье дүүдээ. За тэгээд аялал үргэлжсээр байна да. Борлоо. Бадаа. Стори борлоо нэлээ. За. Bye. Bye. Сэнгэ буудлаасаа гарсан бид нар Хурагийнхаа Усаахсны зогсоол руу бонд маяг жижигхэн зогсоол руу явж байна. Үнсээ буудлаасаа гарч чекаут ажиллаа. Тэгээд нэг 27-8 хэмээн халуунтай ах шиг байна. Энэ бодлууд нэг өөрхөө ингэж жижигхэн бутуунтай. Тийш чигээр алхаад Усаахсны зогсоол тийш явчихна. Тэнчэнэсээ малаар $10 төлөөл хурдны усан заваар явчихна. Ерөөсөө 30 минутаар өчсөн гэсэн үг. За тэгээ малаад өнөөдөр хонж байгаа. Замнатөр нь моторынхаа тоогоор л хурдтай хүчтэй үгүй. Өмнөх ирсэн замнаа тэр цаана зогсож 3 мотортой, энэ гэсэн чинь 4 мотортой. За Мальдив төрж байгаа хүмүүс бас нэг юм сануулхаад
доллар авчирч ирээ. Евро бол энэ ч бол нэг юм шаардлагагүй. Яг евро доллар энэ ч болохоор нэг гэж тэнцдэг. Гэтэ доллар хамаагүй илүү бүлгээтэй. Өөрөөсөө ч гэсэн доллараар тооцоо хийх юм байна. Тэрнээс гадна доллар авахдаа болж өгвөл шинэ доллар аваарай. Хуучин доллар болохоор хуучин $100 дэвсгэрдэг хөр ингээд хуучин байна энийг ч авахгүй гэж жоохон маяглах төдийд бас нэг тийм асуудал гардаг юм байна. Гарч байна. 2-3 удаа гарлаа. Тэгээ ер нь бол доллар авал шинэ доллар. Тэгээд картаар тооцоо хийх юм бол бас нэг нэмэлт тийм 10% процент энэ төр суудах юм байлээ шүү. Ер нь картаар тооцоо хийх ер нь бас дэмий гэж бодож байна. Яг тулсан газар бол хамаагүй хийчих байх. За ингээд малыг дээрсэн бид нэр хоолнд орох гээд за ер нь эдний хоолын үнийг ямар хөө гэдгийг харуулъя гэж сонирхолтой гэж бодлоо. За энэ жишээлбэл одоо ингээд грил ухрын стейк байгаа байхгүй 160 гэж жишээлбэл 161 за $1 болохоор эдний 15 Мальдив рупигээр тэнцдэг 15 тэгэхээр 160 гэдэг одоо 10.5 за Мальдив мөнгө нэг иймэрхүү мөнгө байна. Горогддгоо, нордгоо. Тэгээ урагддгоо, нордгоо. Нэг ийм мөнгө байдаг. Ямар гэлгаар юм уутчиг. За энэ ихэд одоо энэ 100 рупи ихэд одоо 6.5 $5 гэсэн. Иймэрхүү байна. За тэгээд ер нь сануулхад Мальдивийн бүх ресторанууд нэмж процент боддог шүү. Одоо энэ одоо инклюзив тэгээд 10 сервис 10% нэмэнгүүтээ 8% нь одоо дотор тэгэхээр 18%-ийг нэмж бодож байна гэсэн үг. Юм болгон дээр хоол болгон дээр. За тэгээд манайхаа хоолоо үлээж байна. За сайн За Малагийн апартмент ороод ирсэн. Тэгсэн чинь 24 давхар юм хороол байт юм байна. Хамгийн дээд давхар дээр гараад ирсэн. Тэгээд далаа мал бол янз яа. Мальдивийн Жапоны дөрөв 100 гарын дөрөвтэй. Англи хэлээр шиг. Яг Азийн орнууд чиг ном чиглэлс амар хамдаг. Сонда. Сор болж байгаа, дайм болж байгаа. Гамбер. За ингээд үхрийн махтай сэндвич, шарсан төмөстэй, тандори чикен, карри соус, гамбертай. За ингээд одоо гараараа бариад идэн дээ. За бүгдээрээ кокосны шүүс унаа. Хэдийн асуусан чинь 20 рупи гинэ 20 рупи $1 ч ирэхгүй 80 цент. Яриад нэг томьёо болохоор 35 гэдэг байна. Бас $1 50 цент юм уу? За амсаад үзтээ. Ямар хөө? Вау. Яг байглаараа. Ямар ч чихэргүй холцгоо. За жогоос нэг хоёрын бурай толгоё. За төлөө. За өглөөний мэндээ. За жогоонцгүй мэдээтэй онцноос авцрах гээд байна. Онцны цаг өөрчлөгдөө дууршаа хоошоо болоод хоошлогдоод тэгэлсэн чинь гиг цаг нь мөрөгчлөгдөө буцаад. Одоо ер нь бол нэг цагийн зай ах шиг байна. Одоо очиж нэг чек мэкин хийгээд контрол шалгамаар ормоор гэдэг. Жон цаг авах байх. Юу цаарай. Амжиж бахаад ит. Тэ. Амжиж штэ.
За Мальдив таксинд бол жигдэг байгаа. Чихээ өвчдөг байгаа. Өөртөө ч тоолдог юм байна тэрсэн. Давхар цоо. Дайраад байгаа. Мальдив улс орсон гарсан гэж штампад орууллаа. Жохон яаруу сандруул гарлаа. Онцноосоо болоод энэ дараа энэ. За стажинх ан манд хамжлаа. Одоо бид нар гейт рүүгээ явж байна. Хоёрдугаар гейтээс. За ер нь бол бид нар ингээд амжаад ирлээ. Гейтэн дээр ирцээ. Тэгээд энэ авто онгоцсон нөгөө хоошлоод урагшлаа нилээ ажиллалаа. Ямар сайн амжлаа. За тэгээд ингээд сүүлийн цаг Мальдив байх сүүлийн цаг мөчөд аялагч хичээсээ нэг хэдийн асууя. За. Сайхан аялж гинөө. Оо сайхан аялаад 3 хоног аюу сайхан газар ирээд амраад буцаж гэн. Аял үнэхээр их таалагдлаа. Гоё байлаа. Гоё газар байна. Ирж үзэхэд харамсах юмгүй. Өөр аял сонирхож байгаа хүмүүс та хандаж илгүүд ер нь юу зөвлөмөр вэ? Ер нь бол үзэхэд бол илүүтэхгүй айгүй үнэхээр гоё газар байд юм байна. Ер нь сонсч яснаас л ингэж ирж үзнэ гэж өөрөө бодож байгаагүй. Тэгээ ирж үзсэндээ маш их баяртай байна. Тийм. Тэгээ хүмүүсийг ирж үзээрэй. Хязгаарч харамсахгүй гэж хэлмээр байна. За баярлаа. Ер нь бол бидний аялал одоо дундаа л орж ийн. Дахиад одоо цаашаа Эмираттай, Дубай байна, Абу Даби байна. За тэгэл аялал явсаар байна. Аялал өргөжлүүлээ да тий. Тийм ингээд аялал өргөж байна ингээд. Гүсээр явна. За аэропорт дээр нэлээд гүйлээ биднээс. Нөгөө шалганууд нь давхар шалгантай, тэгээд давхар паспортны шалгантай, тэгээд тэрүүн орох гэж бас хүлээлттэй хүмүүс нэлээд орчилсан. Ер нь дажгүй амжаад ирлээ. За аялал цаашаа өргөжлүүлээ. Явсаар л байна аялал.